우리 문제가 아 nirpa utogi yazam içeri nirpa utogi yazam içeri ve to descript organ dulce Dördüncü descript organ dulce İngilizce ve Hatırlıyorsan okuyun küçüklüğü kaçında. Hatırlıyorsan okuyun küçüklüğü kaçında. Yazma hazır.
Хатуу дэвсгэрийг сонгох тэмдэг хөвтөн. Хатуу дэвсгэр гэдэг ямар ус болох юм бэ? За, Б. Зөөлөн дэвсгэр. За, хатуу тэмдэг хөө. Зөөлөн дэвсгэрийг тэмдэг хөө. Мөгөө. Ямар төрсөр билээ? Өөрөө ч юм аа гэсэн тийм. Зөөлөнгийн рогоо. Харин ийм усуд орно. Б, Г, С, Д. Бацна. За, бусад хэлбэртээс бүгдээ хамт ярилцаад зөв буруу барих үү? Эхлээд бошныг асуух. Дэвсгэр усыг үгийн хаана ханаа? Үгийн дуус аргад байна. Ихэнд гэж байна уу? Яаж бичих юм дэвсгэр усыг? Яаж бичих вэ? Яаж таних яаж бичих вэ? Бичих үү? Өөрөө үе битгүүн орох ус гэж дэвсгэр ус гэх юм биш. За, энэ эрдэм хатуу зөө байна. За, дараагийн Д ус гэж дэвсгэр бичлээ. Зөө байна. Яа? Артаа. Энэ зөөлөн дэвсгэр зөө. Сорой гэдэг дээр энэ буруу. Яа? Артаа гэдэг. Ном. Зөө. Сорой. Зөө. Энэ зөө. Яа? Артаа шигүү. Тэнгэр гэж үгүй энэ буруу. Артаа шигүү. Энд ямар дэвсгэр ус вэ? Тэнгэр гэдэг үгэнд галын хараатай яаж бичсэн бэ? Тэгрий гэсэн байна. Тэгэхээр ямар ус вэ? Энэ үгэнд одоо г дэвсгэрсэн шүү дээ. Г-ийн араас шууд г. За, нисэх. Ис тод зөө. За, зөө. Амгац гэдэг. Ингээ зөө. За, бар. Гэт нүцлөө энэ дээр ир дэвсгэрсэн мэй те. Бэр буруу. Үгийн хэн шаа буруу. За, энэ нисүүгээр гэдэг. Буруу. Ис зөө. Буруу. Ир буруу. За, тэр дэвсгэр усбод үгийн дунд аадаг доор ардаа тэгшгүй гэж өгөх юм байна. Альцна. За. Дэвтэртэй бичээд яваарай. Монгол бичиг. Ин Б Д Ир Ис Ил Ин Б Д Ир Ис Ил эдгээр 6 дэвсгэр үсгэн
язгуур үндсэн төгсгөл тохиолдно. Үүнийг хувилах үсэг гэж нэрлэнэ. Хувилах үсэг гэж нэрлэнэ. Хувилах үсэг гэж нэрлэнэ. Хувилах үсэг гэж нэрлэнэ. Наадах сар гэж тохиолдно. Угийн хадагт юм. Угийн хадагт Б. Угийн хадагт Э. Эр. Эс. Эл. Наадах сар. Ялгааг нь олно. За тодорхой үг уншаа юу юу вэ? Сурын сурах. Сурын сурах гэдэг үгийн язгуур нь юу юм бэ? Сур. Тэгвэл язгуур нь юу аа? Сурын сурах. Дараагийн хоёр үг уншаа. Нисүү. Язгуур нь юу? Нис. За язгуур нь юу аа? Нисээ. Дагуур нь Сурууя сурхуу. Ялгаа байна уу? Байна ямар? За би бүр тодорхой та харахгүй байх шүү дээ. За багш нь тодорхой ийм ялгаа юм чамтай. Сурууя сурхуу. Энэ бас ялгаа. Энэ нисвэр нисүүгээр. Ямар ялгаа? Нөхцөл шиг гэдэг. Сур гэдэг үг нь яг гэдэг нөхцөл сайдтай яасан юм бэ? Игшиг гэсэн. Ямар игшиг? Өө гэдэг игшгээр холбосон байгаа зү. Сур гэхний яасан бэ? Шууд. Нисэг гэдэг үг нь нис гэдэг язгуураар бие нөхцөлийг шууд залгасан. Ара ярэ нөхцөлийг болохоор нисүүгээр ямар үсэг вэ? Үсэг биш. Үүнийг Монгол хэлээр холбох үсэг гэж нэрлэдэг. За өнөөдөр гарчаад байна. Холбох үгшийн дүрмийг мэдээ. За нэг ямар үед игшгээр холбож бичээд байгаа бэ гэхээр эхний дөрөв гэсэн. Хувилах үсгээр төгссөн үйл юм.
намтар сулаад төгссөн. Хувилгач үсгээр ихэлсэн. Хувилгач үсгээр ихэлсэн. Нөхцөлийг залган бичгээр эндээс буюу уу үсгээр холбож чинь. Эндээс буюу уу үсгээр холбож чинь. За намтар сал буюу хувилга үсэг тийм. Эдгээр 6 гэр бүлчээр бүрдсэн үнэн. За үсгээр уншиж яа. Я. Гэ. Эдгээр үсгүүдээр ихэлсэн нөхцөл дагавар заалгах. Дээр дагаврыг заалгахдаа яаж үчнэ? Гидс буюу уу үсгээр холбож бичнэ. Тэгвэл эдгээр үсгээр ихсэн нөхцөл дагаврыг юу гэж нэрлэдэг нь монголчууд? За энийг юу гэж тогтоох вэ гэхээр за ингэж тогтоох юм байна. Юу гэж уушгаарай? Ягаан мотор эсхий ишгүй гэж тогтооно. Эндээрээ Ярантын багшийн гидсэн наач. Гидс буюу уу үсгээр холбон бичнэ гэдэг. За нөхцөлөө уншъя. Нэгэрээ. Эхний нөхцөл. Я, е, ю, да гэдэг яваа. Иксэн. Дагаад иксэн. На, не, ин, на, нин. Макса,
Гурдах үсэг. Навдар салаар төгссөн үг нь Агуур нурсад залгахдаа шууд бич. За энэ багш нь батхгүй учраас эндээс тэнцүүгээс шууд гэж хэлж байна. Шууд бичнэ. За заавраа хараа. Ямар үсгүүд байна аа?
Эдгээр нөхцлүүд бол Хис хууль үсгээр хэлсэн нөхцлүүд байна тийм. Энэ нөхцлийг залгахтаа яа гэсэн? Шууд гэж. Юу гэж тогтоох нэлээ? За би ч даач. Тастав. Энэ үйл язгуур үндэсэд дараах нөхцөлийг залгаж бичээрэй. За нөхцөлийг За эдгээр нөхцлүүдийг залгаж, ойлгож бичнэ. За нөхцөл оршин. Энэ ямар нөхцөлийг нэмж байна? Юу нэ? Саны дөрвөн зэрэг байгаа. Тодорхой нөхцөлийг саны дөрвөн зэрэг гэдэг нөхцөлийг гэж үзсэн байна. За тэмдэглэлтэй бичээ. За биш чараа басна. Багшин дээр 10 үлдээ бичүүлээ. Жам хамгаалж 10 үлдээ. Хоёр тугийн хин самж бичвэл наадия. За марч босвол тань. 나는야. 이거 잘해 좀 주자. 어떻게 상황을 줘? 어쩌라?
хэмжүү. Үс. За хажаа чинь жоохон хажаа.
мөрслийг залгамж жижигтэй. Дагвар мөрслийг залгамж жижигтэй. За нэг үгийн төгсгөл эгшгүй гээгүүлэгч үгийг харна. Гээгүүлэгч. Хоёрдугаар нөхцөлийн эхлэл нөхцөл хуйлгагчуу эс хуйлгагчуу. Гуравдугаар үг ир үг юм уу? Ийм үг юм уу? Ир үг үү? Ийм үг. Дөрөв бичгтээ үгээр хадаж бичих юм уу? Шууд бичих юм уу? За гэрээ даалгаварт Уудас 37-гийн дасгал 5 6